аж үйлдвэр. Бүс нутгийн эдийн засгийг төрөлжүүлэх, нүүрс, эрчим хүч, металл боловсруулах үйлдвэрийг бусад дагалдах үйлдвэрийн хамт байгуулах хувийн хэвшлийг дэмжинэ. Өсчлсөн хөгжлөөр болвол аль бүсд нь стратегийн ямар үйлдвэрлэл байх юм? Аль бүс дээр нь одоо хөнгөн үйлдвэр нь байх юм гэдгийг бол ялангуяа төрөөс зохицуулалтын хэмжих нь хамгийн чухал гэж ойлгодог. Олон жил ярьсан энэ төр засгийн бодлогын хувьд бол за ямар ч байсан бид нар боловсруулах үйлдвэрээ энэ нөөц баялагтад тулгуурлаж бий болох хэрэгтэй байна гэж. Ингээд 6 стратеги ач холбогдолтой орд газар дээр 6 аж үйлдвэрийн парк байгуулахаар ингэж төлөвлөсөн. Яг тэр тухайн бүс нутгийн өөрийнх нь онцлогт таарсан ийм одоо үйлдвэрлэлийг дээрэс нь хөнгөн буюу хүнд үйлдвэрлэлийн чиглэлийг төрөөс судалгааг нь гаргаж өгөх нь хамгийн чухал гэж. Дараа нь энийг дагалдуулаад хувийн хвшлүүд дараа шатны боловсруулах үйлдвэр буюу эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм үйлдвэрүүдийг барих боломжийг бид бий болгож байгаа. Хувийн хвшилд юу хэрэгтэй юм гэхээр түүх хийх хэрэгтэй, дээр нь дэд бүтц хэрэгтэй, дээр нь газар хэрэгтэй. Тэгэхээр яг энэ зүйл бол энэ 6 аж үйлдвэрийн парк дээр бид нар бий болгоно гэсэн ийм төлөвлөлт ерөнхий төлөвлөгөө гараад ингээд бид нар ажиллаж байна. Тэгснээрээ өөрөө нэмэн өртөг шингэсэн импортын, экспортын бараа бүтээгдэхүүнийг орлох ийм бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэнэ гэж ингэж л ойлгож байгаа. Эцсийн дүндээ юу болох вэ гэхээр бидний олон жил ярьсан байгалийн баялагын үндсэн түрэг нь ингээд Монгол хүн баялагтаа жинхнээс эзэн болох энэ олон жилийн зорилт биелэлээ болох юм а гэж ингэж үзэж байгаа юм.